сайн бацхан нөхдөд. Сайн байна уу? За өнөөдрийнхөө хичээл дарыг. За нэгдүгээрт нь багшийнхаа самбарт бичсэн өгүүдийг сайн ажиглана. Ажигласныхаа дараа тухайн үгийг ажиглаа чи ямар дараалалд оруулж олмоор байна. Яг тэр дараалалаараа дэвтэр дээрээ доош нь цуулаад бичих шүү заяа. Ойлгомжтой. Ямар дараалал байх вэ гэдгийг чи өөрөө сайн ажиглана. Өгүүдээ нэг уншиж. Зарим нь холбоо үг байна тийм үү? За тэгэхээр дөрвөн мөр болгоод доош нь цуулаад ямар дараалалтай байж болмоор байна. За дэвтэртээ бичиж. Хүүхдийн үзгээ өргөн багш нь тэгэхээр дуусны мэдэх юм шүү заяа. Бичээл дараалал чиний бодлоор дээрийг ямар дараалалтайгаар бичиж болмоор вэ? За өөрөөр бичсэн хөхтэй. Яг энэс заа чи. Сэрлээ тоглолоо сүгэл улаа хичээл. За сайн байна. За юусэн бүгсэн юм бэ дуурлаа сэрлээ. Тоглолоо гэсэн юм ээ. Тоглолоо. Моделлаа хичээлээ. За нөгөөх нь болохоор сэрлээ. Сургууль явлаа, тоглолоо, хичээл хийлээ. За ер нь за ингээд өөрийнхөө төрсэн сэтгэлээр дараалал үүснэ. За энийг та нар яагаад ийм дараалалд орохоор ингэж юуг нь бодож ингэж дараалал хийсэн? Юу вэ? За яг энэ дараалал харин юуг үндэслээд ийм л юм байжтэй гэж юуны тухайд бодсон? Яг үнэ юу юм бэ? Өдөр болгоны дараалал. Яг үнэ өдөрт хийгддэг үйлдэл өдрийн тухай байсан тийм үү? За одоо тэгвэл та нар зургуудыг ажиглая. Тухайн зураг юу ажиглагдчих вэ? Бодцсон уу? За дөрвөн хүний зураг тийм үү? За энэ дээр дөрвөн өгүүлбэр дэвтэртээ зохиож чинь. За бичихтэй яаж бичих вэ гэхээр би байсан. За ийм бүтцтэй өгүүлбэрүүд чинь. Зураг болгоно дээ тийм үү? Тэгэхээр нийтдээ хэдэн өгүүлбэр чих нэ? Дөрвөн. За дэвтэртээ бичиж. За би цөөхдөг гэж таа. Мэдээ шүү за.
багштай өгүүлбэр уншаад. Би жаргалтай байсан. Сайн байна. Би ууртай байсан. Сайн байна. Би гонёглож байсан. Сайн байна. Би гайхсан. Би гайхсан. Сайн уншаад. Би нэж байсан. Би уурлаж байсан. Би уйлж байсан. Би гайхаж байсан. За сайн байна. За жишээлбэл энэ хоёр хүүхдийн дээр хоёр өөр үг хэрэглээ. Ямар үг хэрэглэв? Би жаргалтай байсан. Нэг нь би нээж байсан гэсэн тийм үү? За яг ихний зураг дээр. За ингээд энэ үгнүүдийг чи ямар утгатай үг гэдэг лээ? Яг адилхан үгээр биш ойролцоо утгатай үгүүдийг бас хэрэглэж болж байна тийм үү? За энэ дээр юу гэлээ? Би уйлж байсан гэсэн нэг нөгөө хүн юу гэлээ? Гонёглоо байсан. За энэ хоёр үг маань бас ямар үгнүүд байх нь вэ? Ойролцоо утгатай үгнүүд байх нэ. За маш сайн байна. За дараагийн даалгавар. Бүгд анхааралтай. Сайн юу гэсэн үг вэ? Өнөөдөр гэсэн эхлэлтэй хоёр өгүүлбэр бичигдэх хэрэгтэй. Өнөөдөр гэд эхлэх юм тийм ээ? Өнөөдөр. Миний хүний өгүүлбэр уншаад өгөөд. Өнөөдөр миний гоё өдөр. Сайн байна. За тэр ари охин. Өнөөдөр налаг сайхан өдөр. Өнөөдөр налаг Сайхан өдөр. За ингээд багшийнхны өгсөн даалгаврууд дээр юуны тухай яригадаад байна? Яг тэр зүйл. За тийм өгсөн авсан. За тэр бид нар юунаас өдрийн тухай явуулдаг юм. Нэг өдрийн тухай явуулдаг. За тэгвэл одоо багш нь өнөөдрийн хичээлийнхаа сэдвийг танилцуулъя. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өдрийн тэмдэглэл бичих. За гарчгаа дэвтэртээ биччихье. Багшийнхаа хийсэн даалгавраас өдрийн тэмдэглэл гэж юу болохыг юу гэж ойлгосон бэ? За дараа нь багштай хариулъя. За Өдрийн тэмдэглэл гэж нэг өдөр авсан байлээ. За сайн байна. Нэг өдөр болсон билээ. За өөр болтой өгтэй байна. За Өнөөдөр өөр юу хийсэн тэр зүйлийг. за өнөөдөр хийсэн зүйлээ бичиж болох юм. За хэлээ. Өнөөдөр гарсан хүчтэй зүйлүүдээ. За бай болж байна. Сайн байна. За Өдрийн тэмдэглэл гэдэг нь өдөр юу хийсэн тухай хаадаг. за сайн байна. За багш энэний дүгнэлт хэлье. Өдрийн тэмдэглэл гэдэг бол бидний өдөрт болсон зүйл тухайн үед төрсэн мэдрэмжээ бичдэг тийм бичвэр баг тий. Би зөвхөн юу болсон тухайгаа бичих төдийгүй бас өөрийнхөө юу мэдрэмж сэтгэлдлийг бичдэг баг. Энд дээр бид нэр илэрхийлсэн тийм үү? Баяртай байсан уу? Ажиргалтай байсан уу? Зарим зүйл гонигтай байсан уу гэдгээ яадаг байх нь вэ? Бичдэг байх нэ. За багшны хүүхдийн жишээ богинохоо өдрийн тэмдэглэлийг бичиж өгье. За өдрөө уншиж шүү. За
уншиж өгөх. Би сургуулаа их хэлээ. Монгол хэлний хичээл сонирхолтой байна. Найзуудтайгаа тоглосон. Би маш баяртай байсан. За юу өглөө юу хийсэн бэ? Хинтээ уулзсан байна. Уулзсан тоглосон байна тийм үү? Хөгжилтэй сонирхолтой зүйл байж юу? За юу сонирхолтой байлаа? За ямар сэтгэлтэй байсан? Ямар мэдрэмж төрсөн бэ нөхдөд? Байсан. За ажлын утсан дээр өгсөн байгаа. Зааврын дагуу энэ гурыг хэлэх юм шүү. Нэгдүгээрт нь өгүүлбэрийг гүйцээж бичнэ. Нэгдүгээр даалгавар өгүүлбэрийг гүйцээж бичнэ. Хоёрдугаар даалгавар өгөгдсөн өгүүлбэрээс зөв буруугийн тэмдэглэл хийнэ. За ажлын утсан дээр ажиллах юм шүү. Гуравдугаар даалгавар өдрийн тэмдэглэлд аль нь заавал байх ёстой вэ? Сонголт даалгавар байна. За бичрээ. За ажлын утсаар дүүтгэж ярилцах билнэ. Нэгдүгээр тасгал даалгавар дээр хүн болгоны яг идэх байх нь юу гэж бодож байна? Өөр вэ нөө? Адилхан бичгээр вэ нөө? Өөр вэ тийм үү? За яагаад өөр байгаа юм гэхээр тухайн хүний өдөр хийж байгаа
өдөр тохиолдсон зүйлүүд нь өөр байдаг учраас өөр байх юм. За 2 дугаар даалгавар дээр багш эхний өгүүлбэрийг уншийе. Зөв, бурууг нь хэлээ явуулшгүй. За өдрийн тэмдэглэл би гэсэн хэлбэртэй бичигдэнэ. Зөв, тийм үү? Үлгэр шиг зохиож бичнэ. Оо, тийм мэдрэмжээр бичиж болно. Зөв бай. За сайн байна. За 3 дугаар даалгавар. Өдрийн тэмдэглэлд хамгийн чухал зүйл нь юу вэ? За хоолын дүүр огноо шүлэг зураг гэх. Огноо гэж юу хэлдэг лээ? Оо зүйтэй. Тухайн өдрийн тэмдэглэл маань хизээ болсон гэдэг он сар нь энэ бусдаасаа илүү чухал юм байна тийм үү? За одоо хэдүүлээ тэгвэл хамтраад нэг тоглоом тоглоё. За бэлэн үү? За. Бүгд бэлэн байж шүү. Багш хичээд юм. Богино өгүүлбэрээр хариулаарай заяа. За өглөө гэсэн үг орсон өгүүлбэр бичиж. За араа өргөө зэгцтэй яриалаа тийм үү? За босны дэвтэртээ бичиж байгаа. За энэ өглөө санаа. За сайн гэрийн багш нэг төлөөдөө бичиж. За босны дэвтэртээ өөр юу бичээрэй. За дараагийн үг маань сургууль гэсэн үг орсон өгүүлбэр зохиоё. Сургууль дээр гоё. Сургууль гэсэн өгүүлбэр орсон. Үг орсон өгүүлбэр зохиоё. Сургуультай би ярьлаа. За бусны сургууль гэсэн үг орсон өгүүлбэрээ бичиж байгаарай. За дараагийн үг. За дотроо бодож байгаараа зохиоход бэлэн байж байгаа. Найз гэсэн үг орсон үг. За минь үү. За эхлэхгүй зүгээр найз гэсэн үг орсон л байна. За бэлэн. Үзтээ. Энэ хамгийн сайн найз бол багш нь биччихээ хэлээ. Ана мөн. За баярлаа. Хамгийн хөгжилтэй зүйл нэг бичиж. А бүгд бичиж шүү дэвтэртээ. Өгүүлбэр. Би өөрөө тэр тоглоом. За, байж авч. За өөрийнхөө мэдрэмжийн тухай. Мэдрэмж гэж юу болохыг хэлсэн тийм ээ бид нар хамгийн их. За нэг өгүүлбэр зохиогоо. Хин хөө. За өөрийн хэлмээрээ. Айн сэтэрс нэг өгүүлбэр хэлж байна. За өөрийнхөө мэдрэмжийг нөгөө баяртай юм сэтгэл хөдлөл гэсэн. За минь өгүүлбэр. Би заримдаа жаахан Ууралдаг. Би заримдаа ууралдаг тийм үү? За саний бичсэн өгүүлбэрүүдээ уншаад үзье хэлээ. Өглөө би хичээлдээ уншаарай. Сургуулиа би явлаа. Миний хамгийн сайн найз бол Анар. Би өнөөдөр хөгжөлтэй тоглоом тоглов. Би заримдаа ууралдаг. За энэ дээр багш нь агуулгыг харъя.
Нэг илүү юм уу гэсэн юм байна уу энэ? За энэ өгүүлбэрийг хасчмаар ч юм уу, энэ үг нь илүү ч юм уу гэсэн юм ажил хийж байна. Сайн байна. За хэлээ юм ажил заримдаа өөр хэлээ. өглөө би хичээлд явсан сургуультаа би явлаа гэж харж байгаа ойролцсон. Яг үнэ ойролцоогоос. За тэгвэл бид нэр аливаа зүйлийг бичихтэй. Нэг юмыг давтсан юм шиг болж энэ хоёр өгүүлбэр дээр тийм үү? За нэг үгийг олон давтах, ижил утгатай өгүүлбэрийг амд бичихийг бас өдрийн тэмдэглэл бичихтэй анхаарах юм байна. Нэг юмаа татаад болохгүй нэ гэсэн үг тийм үү? За одоо өнөөдрийн хичээлд өгнө багш нас өдрийн тэмдэглэлийг хэн бичдэг вэ? Хэнд зориулждаг вэ? Өөртөө зориулждаг байна. За тэгвэл багш нь эндээс нэг хүн Орсын нэр зохиол Толстой гэж хүн өдрийн тэмдэглэлийг юу гэж үздэг юм бэ гэдгийг бичсэн. Нэг жижигхэн өдрийн тэмдэглэлийг уншиж байна. Энэ тэмдэглэлийг би хэн нэгэн зориулж бичээгүй. Тийм учраас хэн нэгэн хүн унших нь миний нэгэн эрхэм мэдрэмжийг унтраах болно. Энэ мэдрэмж бол амьдрал минь тус тийм болдог үнэт мэдрэмж байгаа юм аа. За тэгэхээр өдрийн тэмдэглэлийг хүн хэн зориулдаг ах нь? Өөрөө зориулдаг баг нэ. За тухайн өдрийн тэмдэглэлийг хүн өөрөө хүсэхгүй бол хүний өдрийн тэмдэглэлийг хүн унших эрхгүй. Тэр хүн хэрвээ чамд уншуулахыг зөвшөөрчөөл чи уншиж болох нь шүү заяа. За энэ нэг шүлгийг уншаад үзье гэдэг. Хүний өмнө хүүрээ хэрэг та үзхийг хүсвэл хэм болох биднээс асуугаарай. За энэ өдрийн тэмдэглэлч биш ухааны хог хүний зүйл дур мэдэн хүрч болохгүй гэсэн санаа. За тэгэхээр өдрийн тэмдэглэл бол тухайн хүн өөртөө зориулж бичдэг зүйл байна. За тэгээ багш нь өнөөдрийн гэрийн даалгавартаа миний аз жаргалтай өдөр гэсэн өдрийн тэмдэглэл бичихийг даалгаварлая заяа. За өнөөдрийн хичээл амжилттай болсон хүмүүстээ баярлалаа.